Оройн сайхан амарч өнөр хүмүүзэгчтэй Монголын медиагийн дэлхийн бэлтгэн хүргэдэг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн бямбгаргийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд хөтөлбөрийн тавч агуулгатай танилцсан уу. Нэслэлийн 20 дугаар сургуулийн 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй засвар өргөтгөлийн ажил хугацаанд амжихаар боллоо. Хуучин гаражуудыг хэрхэн шинжлэх сэдвийг бид хөндөж байна. Монгол судлаач залуу эрдэмтэд чууллаа. Монгол уран бүтээл хөтөлбөрийн талаар цагийн урд өнөөдрийн сэдвтэй онцоллоо. Өнөөдөр Америк нэгдсэн улсын байлдааны нисдэг тэрэг Иракийн умард хэсэгт агаарын цохилт хийсэн үйл явдлыг олон улсын хэвлэл мэдээлэл онцолж байна. Украины зүүн нутагт сүрсэн Малайзийн зорчигч тээврийн онгоцны ослын бүсэд ажиллаж байсан олон улсын шинжээчдийн баг бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаас болж дутаг уцлаа. Бүгд найрамдах хятад ард улсын их сургуулиудын сургалтын төлбөр сүүлийн 10 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ. Та бүхэдгээр болон бусад мэдээг манай өнөөдрийн цаг урд мэдээлэл хэлбэрээс хүлээн авч үзээрэй. Хичээлийн шинжил эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад ихэнх сургуулиудын засвар өргөтгөлийн ажлын тендер дөнгөж зарлагдаж байгаа талаар цагийн урд өнгөрсөн 7 хоногт сурвалж ялсан. Тэгвэл тендер нь зарлагдсан ч барилгын ажил нь саад бэрхшээлтэй 20 хоногийн дараа засварын ажил нь амлсан хугацаанд орох боломжгүй болсон цөөнгүй сургууль байгаагийн нэгийг би дараах сурвалжлагаараа жишээ болгон үзүүлэхээр бэлтгэлээ. Нийслэлийн Баянгол дүүрэг ганц зам 20 дугаар сургууль дээр энэ жил улсын төсөв 1.6 тэрбум төгрөгийн тендер зарлагдсан. Сургуулийн барилгын 3 давхрыг 4 болгох, дотор гадар хэсэгчсэн засвар хийх ажлыг Хөвсгөлийн мөнх өргөө компани авчээ. Гэхдээ тендер жалсан компани ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа гэж сургуулийн захиргаа хэллээ. Үүнээс болоод эр хичээлийн жил ихэд энэ сургууль хүүхдүүдэд хүлээн авах боломжгүй болоод байна гэлээ. Одооний байдлаар засвар ажил 60% орж байна. 9 сарын 1 гэж хичээлээс өмнө энэ бол ашиглалтанд орж чадахгүй. Ганц зам цогцмор сургуульд 2500 гаруй хүүхэд сурдаг. Мууинд Баянгол дүүргээс дахин баригдах жагсаалтанд орсон 73 дугаар сургуулийн 16 бүлгийн 450 гаруй хүүхэд ирж хичээлдэг юм байна. Үндсэндээ 3 ээлжээр 3000 хүүхэд сурдаг энэ сургуулийн өргөтгөлийн барилга засварын ажил хизээ дуусах нь тодорхойгүй байгаа гэж сургуулийн хяналтын инженер хэллээ. Жишээ сургуулийн барилгын өргөтгөл нэмж 1 давхар барихаар тендер жалсан мөнх өргөө компани олон хоног хугацаа алдсны эцэст туслан гүйцэтгэгчээр өөр компани оруулж ирж барилгын өргөтгөлийг өнгөрсөн 7 хоногоос эхлүүлээд байна. Компанийн хувьд бол анхнаасаа энэ мөнх өргөө компанитай ажил хийнэ гэж тендерт орсон. Тендерт орохдоо бол тэгж ороогүй мөнх өргөө компанид ангаараа орсон. Тэгээд яг ажил арай оройтж эхэлсэн байлгүй дээ. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Тэгээд энэ ажлыг шахаад тэгээд өргөтгөл дээр одоо туслан авах зүйтэй юм гэсэн шийдвэр гарсан юм шиг байна лээ. Тэгээд нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай зөвшөлдсөд тэгээ манай компани 21-ний өдөр одоо гэрээ байгуулахаар анхныхаа одоо гэрээнд гарын үсэг зурх ажлыг бол эхлүүлсэн байна. Улсын төсвөөр сургууль цэцэрлэгийн барилга засварын ажлыг гүйцэтгэхээр тендерт оролцож байгаа компани өөрийн гэсэн сайн боловсон хүчинтэй барилгын ажлыг 30 хүртэл хувиар эхлүүлэх өөрийн гэсэн хөрөнгө мөнгөний чадвартай байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Гэтэл улсаас 1.6 тэрбум төгрөгийн тендер авсан мөнх өргөө компанид өөрийн гэсэн барилгын үндсэн ажилтан боловсон хүчин санхүүгийн боломжч байхгүй байсныг энд хугацаа алдан орж ирсэн олон туслан гүйцэтгэгчээс харж болно гэж нэгийг сурвалж мэдээллээ. Ганц зам 20 дугаар сургуулийн барилга 1.6 тэрбум төгрөгийн засвараас тендер жалсан мөнх өргөө компани сургуулийн дотоод заслын 590 гаруй сая төгрөгийн ажлыг л гардыг хийж байна. Нэмэлт ажлууд бол их гарч ирж байгаа шүү дээ. Төсөвдөр заагдсанаас одоо нэмэгдэл ажлууд бол их гарч ирж байгаа шүү дээ. Би ч одоо энд ингээд 7 сарын 25-наас ирж ажиллаж байгаа. Намайг ирэхээс өмнө одоо яг энэ тендерийг хариуцж байгаа инженер нь байж байгаад ингээд явсан. Мөнх өргөө компани захирал хүндэтгэх шалтгаанаар хөдөө явж байгаа гэж инженер нь хэллээ. Биднийг очиход сургуулийн дээврийг хуулсан тул 3 давхраас эхлээд 2 давхар хүртэл борооны ус гойдсон засварт орсон анги хонглыг дахиж засаж байгаа харагдлаа. Ангиудын засвар тендерт ороогүй тул сургууль эцэг эхчүүд хамтран ангиа зассан байжээ. Засагдсан ангиуд ихэнх нь одоо 80% нь одоо ийм байдалтай байчаад байна. Ус одоо яг хэдээс хэдэн давхар хүртэл 3 давхраас одоо 1 давхар хүртэл алдагдчихж байна. Энэ нь бол ерөөсөө энэ ганг гээд хувьцаат хариуцлагатай компанийн мансартай ажлыг авсан. Анх дөнгөж аваад ажлаа эхлүүлэх чахт нь биднээс бол албан ёсоор за таанаас бол энэ хийхээс өмнө одоо энэ ажлаа эхлэхээс өмнө хамгаалах арга хэмжээ маш сайн аваараа гэсэн боловч энэ компани аваагүй улмаас өнөөдөр ийм байдалд хүрчээд байна. Жишээ нь дээврийн өргөтгөлийг борооны улирлаас өмнө хийхийг мөнх өргөө компаниас сургуулийн захиргаа олонтоо гүйж ажлаа цагтаа эхэлж чанартай хийхийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шаардлага хургуулсан байна. Төсвийн хөрөнгөөр зарлагдсан тендерт үнэхээр ажиллаа хийж чаддаг чадамжтай компаниуд ялж байгаа эсхийг ганц зам сургуулийнхан нэгтлэхийг хүслээ.
Энэ жил нийслэл хотын үйлчлэлтийн бэлтгэлд нийт 400 гаруй тэрбум төгрөг зарцуулахар болсон. Төлөвлөсөн хөрөнгийн дийлэнх хувийг авто замын засвар шинжил болон цахилгаан дулааныг хангах ажлыг эзэлж байгаа юм байна. Эх хөв төвлөрсөн дулааныг хэсэгчилсэн байдлаар шийдэх чиглэлд гол анхаарлаа хандуулна гэж нийслэлийн удирдлагууд онцоллоо. Төвлөрсөн дулааныг хэсэгчилсэн байдлаар шийдэхийн тулд усан халаалтын зуухны ашиглалтыг нэмэх зорилготой байгаа гэж нийслэлээс мэдээлж байна. Мөн энэ онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дагуу 1400 гаруй айлын орон сууц ашиглалтанд орно. Тэдгээр орон сууцыг дулаан цэвэр бохир усаар хангахад тодорхой зардлыг зарцуулах юм байна. 2014-өөс 15 оны үйлчлэлтийн бэлтгэл ажил бол нийслэлийн зүгээс нэлээд мөнгө зарцуулж байгаа. Энэ бол гэхдээ бол нийслэлийн ажил бол зарим ажил бол улсын төсвөр хийгддэг шүү дээ, тийм ээ. Тийм учраас нийт өнгөөр нийтдээ 274 төрлийн 423.5 тэрбум төгрөгийн ажил хийж байгаа. Энэ дотор бол дахиад ялгаад бол улсынх, нийслэлийнх, дүүргийнх, тухайн инженерийн хангамжийн байгууллагуудын өөрснийх нь хөрөнгө оруулалтын ажил байж байгаа шүү дээ. Сургууль цэцэрлэгийн хичээлийн шинжил эхлэх гэж байгаатай холбогдуулан зам засварын өргөтгөл шинжилгээ ажлыг эрчимжүүлж байна. 2014 онд нийт 74 тэрбум төгрөгийн өртгөөр автозам шинээр барих болон засварлахаар төсөвлөд байгаамаа. Автозамын систем, ялангуяа энэ дотор нь нийслэлийн тээврийн сүлжээг бид нар улам боловсронгуй болох гэж тодорхой арга хэмжээ авах гэж байна. Эко бүс гэдэг юмыг бас бид нар тогтоох гэж байна. Зам засвар арчилтын ажлууд байж байна, тогтчлтын ажлууд байж байна. Энд бол мэдээж бид нар бол хавраас 4 сарын 1-ээс үндсэндээ энэ ажлаа эхэлсэн. Энэний дагуу ингээд 10 сарын 1 хүртэл үндсэндээ үргэлжлэнэ. Нийслэлийн иргэдийг өвөлдөө бэлтгэхэд туслах зорилгоор жил бүрийн 9-р сарын 15-наас 10-р сарын 30-ны хооронд дулаалгын айныг зохион байгуулдаг. Энэ жил гэр дулаалгах шин төрлийн материал болон дулаалга хийх арга туршлагыг танилцуулах айныг өрнүүлэх юм байна. Улаанбаатар хотод ногоон байгууламжууд шинжлэгдэж өнгө үзэмжээ засж байгаач өдөрт 100-аар нэмэгдэж байгаа автомашины зогсоол гаражын шийдлэг болж чадаагүй хэвээр байна. 90-ад оны дундаас эхлэн хин дуртанд байрныхаа гадаа жижиг гараж барьжсэн бол өнөөдөр энэ хоцрогдож шин шийдэл, шин тогтчлт шаардагдаж байгаа юм а. Энэ бол Encanto Tower хотхны гараж. 350 автомашины 7 давхар дулаан гаражийг 88 гараж барих талбайд барьж байгуулсан байна. Өртгөн 8 тэрбум төгрөг. Автомашины олон давхар гараж барихад хамгийн гол нь аюулгүй ажиллагаа байдаг тул галын аюулаас хамгаалах систем л ихэд зойрын нэг давхрыг бүхлээр нь эзэмших хэмжээний усны нөөц санг бүрдүүлсэн байх жишээтэй. Бид нар бол хот бол ийм олон гаражийг бариасаа гэж бодож байгаа. Мэдээж бид нэр анхавчилж зориг гаргаж одоо хийсэн үнэн. Гэхдээ бусад компаниуд бол энийг хийгвэл бүгд чадамжтай, боломжтой Монголын олон барилгын компаниуд байгаа. Гэхдээ энэ дээр одоо юу ч хэлтгийг нөгөө иргэний зориг нийгмийн хариуцлага талаас нь хандах хэрэгтэй. За энэ дээрээс нь одоо мөн нийслэл маань бас дэмжиж өгөх хэрэгтэй байгаа юм л да. Хэдийгээр энэ зогсоолоос ашиг олж сүйд болохгүй ч оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг хангах зорилгоор байгуулсан гэж байна. Яг ийм жишгээр нийслэл хот хуучин нэг давхар тооскон гаражуудын оронд олон давхар орчин үеийн гараж байгуулах боломжтой. Боломж гэхээсээ илүү нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага үүргэнэ гэж хэлж болно. Уг нь Баянгол дүүрэг олон давхар гараж байгуулах санаачлаг гаргасан ч хувийн өмчийг авахдаа хариуд нь юу төлөх, ямар төлөвлөгөөтэй ажиллахаа танилцуулаагүй байна. 3-4 хорооллын ганцхан хорооны нутаг дэсгэрчлэхэд 300-аас 400 автомашины нэг давхар тоосгон гаражууд байдаг. Үүнээс гадна ил зогсоолч дутагдaltaй байгааг та харж байна. Тохирлоо юу ч байхгүй. Тэр чи бид нэр тэр зүгээр нэг нураан гэж байхгүй шүү дээ. Чиний хувийн өмч байна. Нэг хоёрдугаард нь зүгээр гараж барья гэвэл манайх чинь бас учиртай шүү дээ. Нэгдүгээр нь зурагчлах хэрэгтэй байгаа. Экспертиз оруулах зураг энийг барилга барих зөвшөөрөл хэрэгтэй. За тэр ямар компани гэрчлэгээ зөвсааж зөвшөөрөл за гэх мэт юмнууд чинь за санхүүжилт мөнгө ханаас гарах юм. Гэх мэт юм нөлөө оолсод гарна шүү дээ. Одоо тэр барийг. За энийг бол нэг талаас нь хүлээж авч болох санал байхгүй юу? Хүлээж авахгүй бас нэг тал байгаа. Тэр нь юу гэхээр энэ хэн нь энийг барих гэж байгаа юм тийм ээ? Хэн нь энэ газрын зөвшөөрлийг хэн нь гаргаж өгөх юм? Ингээ хүмүүсийн хөрөнгийг төрүүн тэгсэн асуудал байна л да. Хөрөнгийг буулгачаад газар нь сүулдэ татагдаад өөр хүний мэдлэлд очиод ямар шийдвэрээр хэн шийдвэр гаргасан мэддэгдэхээ байгаад сүулт нөгөө гаражын эзэн байсан хүн охроод үлдсэн юм явдал байна. Тийм учраас энэ бүгдийг цэгцлээд үнэхээр одоо зураг төсвөө гаргаад гэрээ хэлцээрээ хийгээд тэгээ бүгдээрээ одоо яг ийм шийдвэртэй юмаа гэд
энэ эзэмшигт хүмүүс танилцуулаад эцэст нь хариуцах эзэн байх хэрэгтэй байхгүй. Харагдах байдал нь гэсэн маш үзмжгүй байгааг бид бол ойлгож байгаа. Тэгвэл эдгээр гараж институтын бас эрх ашгийг бодож одоо жишээлбэл манай дүүрэгтүүд бол сул чөлөөтэй байдаг газруудыг эхлээд ашиглаад тэн дээр тэр 5 6 давхар байшин гаражуудаа бариад дараа нь барьсан бэлэн болсныхаа дараа биднийгаа тийшээ шилжүүлээд тэгэж одоо энэ газрыг авч ашиглаж болох юм байна. Ямар ч төлөвлөгөөгүйгээр газар чөлөөлөх хүчигт гарын үсэг зурхыг шаардаж байгаа дүүрэг байхад зарим дүүрэгт унтаад зэрэгтэн л гаражийг нураасан жишээ олон байна. Шог зураач цогт хоёр хувийнхаа гаражийг нураалган өөрийн цахим хуудсан дээр бичиж байсныг ч энд дурдж олно. Жишээлбэл яг энд 10 машины гаражийн газрыг чөлөөлүүлж оронд нь дулаан гараж амлаж байсан ч 24 айлын орон сууц баригдаж байна. 4-р хорлолын хүнсний захын өмнөх талбайг одоогоос 6 жилийн өмнө дуудлага худалдаагаар газар доогоорх гараж байгуулах зориулалтаар худалдсан. Өнөөдөр мөн л орон сууц баригдсан байна. Энэ мэтэр төр нь иргэнэ хуурдгийг мэддэг учраас гараж эзэмшигчид газраа чөлөөлөхийг хүсэхгүй гэлээ. Нэгэнт л хувь хүний өмчөнд халдах гэж байгаа бол гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа шигэ хөрөнгө оруулагч нийслэл гараж эзэмшигчдийн хооронд гурван гэрээ байгуулж ажлаа бодитоор эхлүүлэх хэрэгтэй гэж иргэд хэлж байлаа. Оройн төхрийн үзэгчтэй цагийн урдын өнөөдрийн сэдвээр бид Монгол уран бүтээл хөтөлбөрийн талаар ярилцахаар соёл спорт аялал жуулчлалын сайд оюун гэрлийн институтэд урьсан байгаа. Тэгэхээр яг энэ хөтөлбөр хэрэгжээд эхлүүл ялангуяа арилжааны болон манай үндэсний телевизээр ер нь Монгол контентууд илүү их гарах энэ боломж бүрдэнэ гэж ойлгож болох уу? За тэгж ойлгож болно. Гэхдээ тэрний өмнө бид хууль эрхцэн орчныг бас өөрчлөхөөр хуулийн төсөл өргөн барьсан байгаа. За яг одоо улсын хурал засгийн газраас өргөн барьсан соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль ёсоор бол хэрвээ энэ одоо хуулийн төсөл намрын чуулганаар батлагдаад 15 оны 1 сарын 1-ээс эхлээд мөрдөх юм бол энэ хуулийн дагуу телевизүүдийн өмнө маш өндөр үүрэг хариуцлага оногдож байгаа. Үндэсний уран бүтээлийг нэвтрүүлэх одоо үүрэг хариуцлага ногдож байгаа. Тухайлбал үндэсний телевиз нийт одоо уран сайхныхаа хөтөлбөрийн 60-аас доошгүй хувийг үндэсний агуулгатай одоо үндэсний уран бүтээлчийн хөтөлбөрийг харуулах ёстой. Мөн одоо нийт хүүхдийн хөтөлбөрийнхөө хүүхдийн уран сайхны хөтөлбөрийнхөө 70-аас доошгүй хувь нь үндэсний уран бүтээл байна гэсэн ийм хуулийн төсөл оруулсан. За арилжааны телевизүүдийн хувьд нийт одоо уран сайхныхаа кино, уран сайхныхаа хөтөлбөрийн 50-аас доошгүй хувийг үндэсний уран бүтээл, хүүхдийн уран сайхны хөтөлбөрийн 60-аас доошгүй хувь нь үндэсний уран бүтээл байна гэсэн ийм квотыг бид нар хуулийн төсөл болгоод оруулсан байна. За энэ хууль намрын чуулганаар батлагдах юм бол телевизүүдийн өмнө бол одоо гадаадын кино үзүүлэх цаг нь багасаад үндэсний кино үзүүлэх цаг нь бол эрс нэмэгдэх шаардлагатай. Энэ үед үндэсний киногоо яаж нийлүүлэх вэ гэдэг том нийлүүлэлтийн асуудал үүсэж байгаа юм л да. Тэгэхээр тэр үндэсний кинонуудыг яаж хийх вэ? Үндэсний хүүхэлдэйн кинонуудыг яаж хийх вэ? Энэ одоо хуулиар ногдож эхэлж байгаа энэ том квотын цагийг яаж дүүргэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгээ энд нь туслах зорилгоор бид одоо Монгол уран бүтээл гэдэг одоо хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Телевизүүд одоо кино студиудыг хөл дээрээ зогсдол нь бид одоо уран бүтээлийн дэмжлэгийг төрөөс үзүүлэх шаардлагатай байна гэж үзээд Монгол уран бүтээл гэдэг хөтөлбөрийг засгийн газраар сая батлууллаа. Таны хэлж байгаа энэ хөтөлбөрийн дагуу телевизүүдэд 10 жилийн хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна гэж ойлгогдлоо. Хэдийн эрх хэмжээний мөнгийг хэдэн оны төсвөөс эхэлж суулгах уу? Энэ маань яг 10 жилийн хугацаанд ямар бодиттой дэмжлэг болно гэж хүлээлт авал. За ерөнхийдөө бол мөнгөний хувьд жил бүрийн одоо Монгол уран бүтээлийг дэмжих дэмжлэг нь 10 тэрбум төгрөгөөс доошгүй байна гэдэг ерөнхий тоог бол гаргасан байгаа. За энэ жилээс бол бид нар одоо төсөвтөө 10 тэрбум төгрөг суулгахын төлөө одоо тэмцэнэ гэсэн үг. За энэ дээр бол засгийн газар ив санааны нэгдэлтэй байгаа. Ямар ч байсан энэ жил Монгол уран бүтээл зориулж 10 тэрбум төгрөгийг манай яамны төсөвт тавьж өгөхөр бол тохирж байгаа. За энэ дээр бид нар энэ 10 тэрбум төгрөг маань ямар зүйлүүдийг санхүүжүүлэх мөнгө болох вэ гэхээр хамгийн эхлээд телевизийн олон ангит уран сайхны кино. Телевизийн одоо залуучуудад зориулсан олон ангит кино. Телевизийн олон ангит хүүхэлдэйн кино хүүхдүүдэд зориулсан. За энэ гурав бол телевизэд очих шууд дэмжлэг болох болцоотой. За кино зах зээл зориулаад бид нар хоёр янзын дэмжлэгийг тогтоож өгж байгаа. Нэг нь бол үндэсний соёл урлаг тийм одоо үндэснийхэн одоо ёс заншлыг ухуулан таниулсан одоо баримтат кино, Монголын одоо янз бүрийн одоо уран сайхны кино, дотоодын зах зээл зориулсан одоо уран сайхны кинонууд, нөгөөх нь гадаадын зах зээл зориулсан одоо борлогдох дэлхийн зах зээл дээр борлогдох боломжтой тийм арилжааны
одоо иргэн одоо ашгаа соёл урлагийн салбарт өгөх боломжтой ийм кинонуудыг бас дэмжинэ гэсэн байдлаар киноны зах зээлийг хоёр хувааж байгаа. За мөн одоо энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар радио, телевиз, кино зах зээл, цахим орчинд Монгол уран бүтээлийг нэмэгдүүлэх ийм л одоо дөрвөн зорилт тавьж байгаа. Тэгэхээр цахим орчинд нэмэгдүүлэх гэдэг дээр одоо хөгжмийн хувиргалт, iTunes энэ төргээд одоо олон улсын хөгжмийн зах зээл дээр гарахт нь одоо дуу уран бүтээлчдийг одоо гэрээ эрхийн дэмжлэг үзүүлэх, тэр хувиргалтын дэмжлэг үзүүлэх тэгээ янз бүрийн програмууд руу өөрсдөө уран бүтээлийг хувиргах дэмжлэгийг үзүүлэх гэх мэтийн одоо дэмжлэгүүд явж байгаа. Тэгээ энэ бүх дэмжлэгүүд нийлээд одоо жилд дор хаяж нэг 10 тэрбумаар дэмжье гэж байгаа. Энэ дотор радиогийн дэмжлэг гэхтэл радиогийн одоо үлгэрийн цаг байж болно, уран сайхны өршөө соёл урлагийн цаг байж болно. Мөн одоо радиогоор олон ангид хөгөлтийн кино гэдэг шиг олон ангид туйлс нэвтрүүлэх юм бол бас дэмжин энэ гэдэг ингээ оруулж байгаа л да. За мэдээж төрөөс огт яг ийм цаг хүчлэлтийн хэлбэрээр дэмжиж байгааг болохоор сайхан сонсогдож байна. Хоёрдугаарт маш олон телевиз энэ зах зээл дээр байгаа. Радио бас олон байгаа. Тэгэхээр 10 тэрбум гэдэг тийм их мөнгө ишэлтэй. Яаж хуваарлах юм бол гэдгийг их сонирхож байгаа бол. За энэ дээр бол хуваарлах гэхээсээ илүү сонгон шалгаруулах тогтолцоогоор санхүүжилтийг зохион байгуулнаа гэж хөтөлбөртөө орсон байгаа. Дээр нь энэ одоо төрөөс өгж байгаа зүйл бол зөвхөн дэмжлэг хэлбэрээр очноо. Магадгүй нэг киног бүтээхэд одоо тэрбум төгрөгөөр бүтээлээ гэхэд улсаас дэмжих дэмжлэг нь 200 сая байж болно, 800 сая өөртөө босгож болно. Тэгэхээр зэрэг хамгийн их одоо олон нийтээс дэмжлэг авж байгаа одоо сайн баг тийм зах зээл дээр одоо бүтээгдэхүүнээ гарах болцоотой сайн багт тодорхой хэмжээний дэмжлэг төрөөс шаардлагатай үед нь тэр тодорхой хэмжээний дэмжлэгийг сонгон шалгаруулалтаар олгох ийм зарчмаар явна. Хамгийн гол нь бүтээлийг зах зээл дээр гаргахын төлөө явна. Олон нийтэд Монгол уран бүтээлийг хүргэхийн төлөө явна гэсэн ийм зарчмаар ажиллана. За мөн зохиогч эрхийг хүндэтгэх зарчмаар ажиллана л та. Тэгээд ирэхээр зэрэг яг бид нар тухайн жилдээ ирсэн хүсэлтүүд өргөдлүүдийг сонгон шалгаруулах ажил нь манай яам дээр хийгдээд яг эцсийн тэр мөнгийг яаж хуваарлах вэ гэдэг асуудал нь тухайн жилдээ засгийн газрын хуралдаанаар шийдэгдэж байхаар тэгж оруулж байгаа. Тэгвэл эрх намраас хуулиа батлуулаад тэрний дараа төсөвтөө суулгах ажил та бүхний хувьд бол чухал зорилт болох юм байна. Тийм бид одоо энэ төсвийн тухай хуулиар Монгол уран бүтээл төслийн одоо хөтөлбөрийн төсөл энэ жилийн одоо төсөвт орж батлагдангуут бид нар уран бүтээлүүдийнхээ одоо сонгон шалгаруулалтын уралдааныг зарлж эхлэх болцоотой болно. За баярлалаа. Цагийн үрдийн зочны ярилцлагын цагаар соёл спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл оролцож Монгол уран бүтээл хөтөлбөрийн талаар ярилцлаа. Цагийн үрдээ үргэлжлүүлэн авч үзнэ үү? Эрчим хүчний салбарын үйлчлэлтийн бэлтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ жил 3 дугаар цахилгаан станцын дэргэд 50 мегаваттын өргөтгөл хийсэн, 4 дугаар цахилгаан станцад 120 мегаваттын өргөтгөл хийхээр эд ажиллаж байгаа юм байна. Эх сарын 1-ээс туршиж эхлэхээр төлөвлөжээ. Дулаан цахилгааны хувьд Улаанбаатар хот улаан аймагуудад доголдол гарахгүй учир нь Ховд, Увс, Хүсгэл аймагт шинээр баригдаж байгаа дулааны станцуудын ашиглалтын өмнөх захиргаа ажиллаж эхэлсэн. 10 дугаар сарын 1 гэхэд бүгдийг нь ашиглалтанд оруулах юм байна. Энэ жил 113 мянган оюутанд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг боловсрол шинжилгээ ухааны яам, Монголын оюутны холбоо, нийслэлийн нийтийн тээврийн газрууд харилцан зөвшөлдсөний үндсэн дээр олгохоор шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар 80 мянга орчим оюутан смарт карт захиалсан байна. Захиалсан картыг эх 9-р сарын 1 гэхэд бэлэн болгохоор төлөвлөжээ. Харин 1-р курсын оюутнууд 9-р сарын 1-нд өөрийн сургуулийн оюутны зөвлөл болон Монголын оюутны холбоонд захиалга өгснөөр 14 хоногийн дараа карт авч зорчих эрх нь үүсэх юм байна. Манай улсад 20 гаруй хуултсан мазалай байгууга амьдрах орчныг сайжруулах, тоо толгойг нэмэгдүүлэхэд бүгд найрамдах хятад ард улсын цагаан байгууг өсгөн үржүүлж байгаа туршлагыг судлаж хамтран ажиллахаар болсон байна. Мөн ойн салбарыг хөгжүүлэх, сүлжилтөөс урьдчилан сэргийлэх, зэрлэг амт хамгаалах, хамтран ажиллах боломжийн талаар хоёр орны байгаль орчны яамныхан харилцан санал солилцжээ. Казах түмний соёл урлагийн Алтан бүргэд их наадам өнөөдөр Налайхын зүүн хойд тэрэлж явах зам дагууллаа. Дуу, хөгжим, бүжиг, казах бүхийн барилдаан, морьтон залуусын нарийн уралдаан, тулан булаацалдах тэмцээнийг зохион байгуулснаас гадна казахын урчуудын гэр, гар урлалын бүтээлээ үзэсгэлэн зэргийг дэлгэн үзүүлжээ. Алтан бүргэд их наадам нь казах үндэстний өв уламжлал, соёл урлаг, ёс заншил, спортын төрөл зүйлийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм а.
Дэлгүүр төлбөртэй хамтаа үзэгчдэд баярлалаа. Монгол судлаач эрдэмтэд 1 сарын турш зуны сургалт хамраглаа. 20 гаруй жил зуны сургалт зохион байгуулж эрдэмтэд Монголын талаар илүү дэлгэнгүй ойлголтыг өгдөг болсон. Өнөөдөр Монгол судлаач залуу эрдэмтэд эрдэм шинжилгээний баг гуралд илтгэл тавьсан байна. Ихэвчлэн хэл шинжилэл болон түүхийн сэдвүүдийг хөндөжээ. Гадаад ертөнцид Монголын талаар таниулах эрдэмтдийн судалгааны ажил илүү үнэн бодиттой болох тусмаа Монголыг харах өнцөг нь эерэг байх юм. Түүхэндээ дэлхийн олон улсыг эзэлж байсан монголчуудын байлдан дагуулалтын талаар эрдэмтэд судалгаа хийж байна. Тэдний нэг нь Оросын залуу судлаач Алтан ордны улс Татар Монгол гэж нэрлэгдэж байсан үеийн талаар судалгаагаа ингэж ярьлаа. Миний судалгааны ажил Татар Монголын дарлал болон Орос ордын хоорондын харилцааны орчин үеийн үзэл баримтлал гэсэн сэдвтэй. Гэхдээ миний бодлоор дарлал дарангуйлал гэдэг зүйл байгаагүй гэж үздэг. Алтан ордны улсын түүх бол бидний орчин үеийн түүхийн салшгүй хэсэг. Түүхийн энэ хэсэг сөрөг үзэгдэл байгаагүй гэдгийг харуулахыг зорьсон юм гэлээ. Миний одоо энэ сэдв бол энэ Mein Gambum нь Монгол хэлний орчуулгууд. Энэ хамгийн чухал юм бол энэ Mein Gambum зөвхөн Монгол төвд хоёрын өрн зохиолн биш. Гэхдээ энэ хоёр орнуудын түүх соёлын тухай маш ашигтай байж магадгүй. Энэ удаагийн эрдэмтдийн илтгэл Монгол хэл судлал руу илүү чиглэсэн боловсрол эзэмших өөрийгөө хөгжүүлэх суур үндэс нь их хэлээ хэр сайн сурснаас хамаарна гэж үздэг. Эрдэмтдийн судалгааны ажилч энэ чиглэл рүү хандаж байна. Эрдэм соёлыг бадруулах гэдэг үзэл санаа юм. Өөрөөр хэлбэл одооны сургалт бол их хэлний боловсролоор хүүхд залуучуудад ямар чадвар олгож байгаа вэ гэхээр зөвхөн бичиж унших чадвар техникийг олгож байна. Тэгэнгүүт тэр цаана юу явж байгаа гэхээр их хэлний боловсролоор сэтгэлгээ явж байгаа. Соёлоо эзэмшдэг, түүхээ ухаж ойлгох тэр анхны шатныхын боловсрол бол энэ боломж боловсролын сургалт өнөөдрийн. Энэ нь зөвхөн өөрийнхөө соёл боловсролыг эзэмшээд зогсох төдийгүй бусад дэлхийн бусад ард түмнүүдийн хэл соёлыг эзэмших гол түлхүүр гэдгийг Санживын жамын эрдэмтэн олонтаа өөрийнхөө бүтээл дурдсан байдаг. Даяаршил гэдэг зүйл хорвоо ертөнцийг адилхан болгож байгаа ч тухайн үндэстэн өөрийн хэл соёлтойгоо өөрийн түүх уламжлалтайгаа даяаршилд орохын тулд эрдэмтэд судалгаа хийж онцлог шинжээг нь авч үлддэг. Эрдэм шинжилгээний хуралд Оросын улбаны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Герман, Солонгос, Монголын залуу эрдэмтэд оролцож байна. Энэ бол Монголын түүх уламжлалыг дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрч судалж байгаа хэрэг гэж үзэж байгаа юм а. Малын гаралтай болон бусад биологийн бүтээгдэхүүнийг нано технологи ашиглан өргөн хэрэглэх боломж байна. Энэ технологи Монголд хөгжих ямар боломж байгааг мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд Солонгосын их сургуулийн судлаачидтай хамтран судлахаар боллоо. Биологийн материал буюу малын гаралтай түүхийн эдийг керамикта нийлүүлж нано технологийн шинэ бүтээгдэхүүн гаргаж болох хамтын ажиллагааг мал эмнэлгийн хүрээлэн Солонгосын керамик инженерийн хүрээлэнтэй хамтран байгууллаа. Эхний 5 жилийн хамтын ажиллагаанд судалгааны ажлууд хийгдэх юм байна. Керамик материалыг биологийн материалтай, биологийн одоо гаргаж авсан дархлааны материалтай холбож хоёр материалыг холбоод био нано шинэ материал гаргаж авах ийм судалгааны ажил хийгдэж эхлэх гэж байна. Керамик ашигласан био нано технологи Солонгос төдийгүй дэлхийд хөгжиж байгаа сүүлийн үеийн технологи юм а. Физикийн материал буюу керамикийг Монголын малын гаралтай биологийн бүтээгдэхүүнтэй нийлүүлснээр шинэ бүтээгдэхүүнүүд гарах боломжтой гэж тэрээр технологио тайлбарлалаа. Био нано технологиг олон төрлийн бүтээгдэхүүн хийхэд ашигладаг. Ихэвчлэн хүний хиймэл эдэрхтэн, хиймэл шүд хийхэд ашигладаг байна. Харин Монголын малын гаралтай биологийн бодисууд эрдэмтдийн анхаарлыг илүүтэй татаж байна. Жишээлбэл тэмээний булчинд байдаг бодисыг био нано технологид хувиргаж гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж авдаг туршлагач бий болсон юм байна. Хөтөлбөр хөдөө орон нутгаас бэлтгэсэн багц мэдээ сурвалжлагаар үргэлжилж байна. Түрүү стратегийн ордын жагсаалтанд оруулахаар болж үйл ажиллагааны нэг хэсэг зогсоод байсан хөшөөтийн урхаа үйл ажиллагаа сэргээж 9 дугаар сарын сүүлээр бүтээгдэхүүнээ экспортлж эхлэхээр болсон байна. Коксчих нүүрсний нөөц чанараараа 5-7 ордын дараа орох хөшөөт төслийн талаар баримтлах бодлогыг Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ оны 3 дугаар сард тодорхойлсон байдаг. Энэ хүрээнд Ховд аймгийн засаг дарга тус ордыг эзэмшигч Мон Энко компанитай 2 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Ховд аймгийн экотлизийн сурвалжлагч Алтан туяаг ирүүлсэн мэдээг одоо хүргэе.
Ховд аймгийн Дарив сумын нутагт орших хөшөөтийн уурхайг стратегийн ордод хамааруулах асуудлаас гадна зах зээлийн нөхцөл байдал мөн орон нутгийн иргэдийн байр суурь зэрэг хүчин зүйлээс шалтгаалan олборлолт нь нэлээд хугацаанд саадсан. Гэхдээ уурхайг эзэмшигч Мон Энко компани өнгөрсөн сараас эхлэн хөрс хуулалтын ажлаа эхлүүлж мөн нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэрээ ашиглалтанд оруулсан байна. Эдийн засгийн нөхцөл байдал тааламжтай бус байгаа энэ үед хөшөөтийн уурхай ажиллаж эхэлснээр орон нутгийн төдийгүй улс орны нийгэм эдийн засагт эерэг нөлөө авчирна гэж үзэж байна. За бидний тооцоолж байгаагаар бол одоо энэ жилийн одоо хөшөөтөөс бол доор хаяж улс орон нутгийн төсөвт бол доор хаяж нэг 3.5 тэрбум төгрөг бол шинээр орж ирнэ гэсэн үг. За тэрнээс гадна дагаж одоо аймаг орон нутгийн төсөвт бол өчнөө олон ажилгүй улсууд одоо машин техникийн ажилуулна. За энэ хөшөө төсөлтөй холбоотой одоо янз бүрийн үйлчилгээний чиглэлийн одоо аж ахуйнууд нэгжүүд бол сэргийх ийм учиртай. Хөшөөтийн уурхайд ажиллах боловсон хүчний 70% нь орон нутгийн иргэд байх юм байна. Мөн тус ордод шаардлагатай бараа бүтээгдэхүүний 50-аас доошгүй хувийг орон нутгийн компаниуд нийлүүлэхээр болжээ. Хөшөөтийн уурхайн жилд 3-аас 8 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Нөөц нь 460 сая тонн гэж зарим судлаачид тооцоолоод байгаа юм а. Уул уурхай мал аж ахуйн онцлог хөгжиж байгаа Өмнө Говь аймгийн Цогццын сумын 90 жилийн энэ өдрүүдэд тохиож байна. Хүн амынхын тоогоор манай улсын нийт сумдаас 1-р бичигдэхин сум 10 гаруй тэрбум төгрөгийн томоохон бүтээн байгуулалтуудыг хийж баяр наадмаа өгдлөө. Ажлын байр сургууль цэцэрлэгийн хүрэлцэн хангалттай цаашдаа сумаа уул уурхай дагаж хөгжсөн улсын 3 дахь хот болох зорилтыг дэвшүүлээд байгаа юм а. Цогццын сум уг нь 7000 хүн амтай. Манай улсын нүүрсний томоохон ордууд энэ сумын нутагт байдаг учраас 10 гаруй мянган иргэн тус суманд ирж ажиллаж амьдарч байна. 5 толгой Energy Resource, Эрдэнэс 5 толгой компани нүүрсний орд газрыг түшиглэн бүтээн байгуулалтын ажлууд өрнүүлсээр байгаа юм. Тухайлбал Energy Resource компани энд 300 айлын цогццын хороолол, 640 хүүхдийн сургууль, 170 хүүхдийн цэцэрлэг дотуур байр байгуулсан. Говийн бүс учраас иргэдийн унтны усны хэрэгцээг хангахын тулд цэвэр бохир усны нэгдсэн шугам сүлжээгч бий болгосон гэд байгалийн баялагынхаа үр шимээр бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байна. Дээрээс нь 530 хүний судалтай спортын одоо цогцлбор, дээрээс нь одоо 4 км гаруй хатаа уучлалтай автцсан дурдаад байвал маш олон ажлууд бол энэ 90 жилийн хүрээнд бол одоо бүтээж байна. Энэ хүн бол манай цогцчууд болон энэ нутаг өстой амьдралаа хол босон энэ нутаг оронтой хамтын ажиллагаатай олон байгууллага хүмүүсийн одоо амжилтаар энэ бүх хөрөнгө бол одоо бүтэж байгаа гэдэг нь ойлгомжтой юм а. 5 толгойн уурхайнд иргэд 450 мегаваттын цахилгаан станц барих ажил үргэлжилж байгаа. 2017 онд ашиглалтанд орно гэдгийг нутгийн удирдлагууд 90 жилийн ойн баяр наадмын үеэр онцоллоо. Цаашид хүн амын эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм байна. Монгол улсын ерөнхийлөгч ард түмэндээ хандаж морио унаж идэлхийг уриалсан. Өмнө Говь аймгийнхын энэ санаачлагыг дэмжиж авраг адуучин шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Адуучин тэмцээнд сум бүрийн шилдэг адуучдын төлөөлөл болсон 17 тамирчин оролцжээ. Булган сумын Далбагийн нутаг нүцгэнд болсон адуучин тэмцээнээр уурах ташуур шүүрэх, уран уурагч, уран бугуйлч, эмнэг хангал булгуулах зэрэг төрлөөр сум сумаас ирсэн шилдэг адуучид өрсөлдлөө. Энэ жилийн тэмцээний аваргаар Өмнө Говь аймгийн Баяндалай сумын адуучин шилдэг манлай хүлэгч спортын мастер Уган Баяр шалгарсан бол 2 дугаар байранд Булган сумын адуучин Бунд Хорл, 3 дугаар байранд Манлай сумын адуучин Төмөн Баяр нар удаалжээ. Өмнө Говь аймгийн авраг адуучнаар шалгарсан Уган Баяр энэ сарын 22-ноос 23-нд болох улсын авраг шалгаруулах тэмцээнд оролцох юм а. Өмнө Говьд төлөөж Монгол улсын ерөнхий сайдын дээр улсын аврагын тэмцээнд оролцохоор боллоо. Тэгээд энэ бас одоо их том үүрэг, их хариуцлага улсын авраг учраас бас их хүнд шалгуурыг давж хийж дэшин гарч ирэх тэмцээн. Тийм учраас тэгээд одоо хувийн бэлтгэлийн юмнуудаар маш сайн хангаж явж явна да. Уургамаар хоёултан жоохон төсөө болцсон. Уургандаа үүдээд байгаа уургачд бас харагдаад байна. Эвгүй нь олохгүй. Тиймэрхүү л болчих. Морио онохгүй тэл холбоотой юм болоо да. Адуучин тэмцээн нь адууны соёлыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчдыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцолж байна. Энэ тэмцээнийг аймгийн засаг даргын тамгын газар, үйлдвэр хөдөө аж ахуйн газар хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байгаамаа.
Хүмүүс насан туршдаа альваад суралцсаар байдаг. Ялангуяа альва нийгэм хөгжихийн хэрээр тухайн нийгмийн эдис болсон иргэдийнх нь насан туршийн боловсролын үнц нь нэмэгдэг гэж энэ чиглэлийн боловсролыг Солонгост анх нэвтрүүлсэн багш хэллээ. Манайхан боловсролыг голдуу албан боловсролын дипломоор хэмждэг бол өндөр хөгжилтэй орнуудад хүмүүс өөрт байгаагаа байхгүй нэгэнтэй хуваалцдаг. Харилцааны өндөр соёлтой ёс суртахууны хувьд өндөр төлөвшсөн байдаг нь насан туршийн боловсролын тогтолцооны үр дүн гэж хүлээн зөвшөөрдөг юм байна. Сургууль хүмүүжүүлэгч багш Ку Квон 75 настай 1983 онд Германд доктор хамгаалсныхаа дараа Солонгост анх удаа насан туршийн боловсролын академи нээж байх үед хүмүүс чухам юуг насан туршийн боловсрол гэж байгааг тэр бүр ойлгодгүй байсныг дурсан ярьсан юм а. 이게 최고 상위 개념입니다. Хамгийн энгийнээр тайлбарлавал хүнийг хүн болгох боловсролыг бид насан туршийн боловсрол гэж нэрлэдэг юм а. Альва зүйлийг хийхдээ нийгмийн ач холбогдлыг нь түлхүү тусхан ойлгох, бусадтай хэрхэн хамтрах, хуваалцах ёстойгоо суралцаж нийгэмд хэн байх вэ гэдгээ илүү өргөн хүрээнд томьёолохыг хэлж байгаа юм а. Түүний тэргүүлдэг насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаа нь амьдралын болцоо муутай хэсгийн хүүхдүүдэд нэн төрөнд чиглэдэг байна. Хүүхдүүд элдв хэрэгцээгээр анхаарал халамжаар дутагдсанаас болж өөрсдөө аливаад амжилт гаргаж чадахгүй гэдэгт итгэж улмаар хичээл сурлагадаач, хувийн амьдралдаач сэтгэл гундуу байдгийг тэд өөрчилж чадсанараа Солонгостой алдартай болсон байна. Монголд ч мөн нийгмийн шилжилтийн яг л энэ цаг үеэс эхлэн насан туршийн боловсролын тогтолцоог бэхжүүлэхээр манад энэ чиглэлээр ажиллаж байгаа албаныхантай уулзаж өөрийн туршлагаас хуваалцахаар тэрээр ирсэн юм а. Япон улсын Токио хотод болсон олон улсын Сарабангийн цээж тооллын тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Дэлхийн 230 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд Монгол Сарабан төвийн 5 сурагч шагналд байрыг хүртсэн байна. Сарабангийн дурмаар математикийн 4 үйлдэлийг цээжээр бодохыг анзаан гэдэг юм байна. Сарабангаар хичээснээр хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж олон оронтой тоог цээжээр бодоход сургадаг ач холбогдолтой юм а. Олон улсын Сарабангийн цээж тооллын олимпиадад Япон, Тайван, Солонгос, Монгол, Малайз, Тайван зэрэг орны хүүхдүүд оролцсон байна. Манай улсаас Монголын Сарабангийн холбооны дэрэгдэх Монгол Сарабан сургалтын төвийн 28 сурагч 6 багшийн хамт оролцож 45 дугаар сургуулийн сурагч Тэнүү 2 дугаар айрт, 11 дугаар сургуулийн сурагч Гуйн, 6 дугаар сургуулийн сурагч Номинжинар 3 дугаар айрт шалгарчээ. Мөн Арвис сургуулийн сурагч Соном Янзул, 40 дугаар сургуулийн сурагч Элбэрэл нар олон улсын Сарабангийн холбооны тэргүүний болон ивент тэтгэгч компани нэрэмжид өргөмжлөлийн эзэд болсон байна. Монгол хүүхдүүдийн Сарабангаар болон анзаангаар тоо бодох техникийн арга барил нь Япон хүүхдүүдээс ялгархгүй сайн байгааг зохион байгуулагчид болон Япон багш нар сайшааж өгчээ. Одоо Монголын Сарабанчин хүүхдүүдийг ирэх 10 дугаар сард Монголын Сарабангийн холбоо Японы элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулдаг уламжлалт Монголын Сарабангийн 6 дугаар олимпиад хүлээж байгаа юм. Олон улсад өрнөж байгаа сүүлийн мэдээлэлс танилцуулъя. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын байлдааны нислэг тэрэг Иракийн умард хэсэгт агаарын цохилт хийсэн явдлыг олон улсын хэвлэл мэдээлэл онцолж байна. Тодорхойлбол Иракийн хойд бүс нутагт хүчээ аваад байгаа Исламын зэвсэгт бүлэглэлийг зогсоож тус нутгийн ард иргэдийн амнаас болоод Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улсын нисэх хүчин зэвсэгт бүлэглэлийн эсрэг агаарын цохилт хийж байна. Энэ ажиллагаа хязээ дуусах нь тодорхойгүй байгаа гэж цагаан ордон мэдгдлээ. Энэ үйл явдал нь 2011 оны 12 дугаар сард Америк нэгдсэн улс Иракаас зэрэгээ татснаас хойш анх удаа болж байгаа зэвсэгт тулаан гэдгийг их сурвалжууд онцолж байна. Цагаан ордны хийсэн мэдээлэлээр Америк нэгдсэн улс нийтдээ 3 ээлжийн дайралт хийж байгаа бөгөөд Исламын зэвсэгт бүлэглэлийн байршиж байгаа газрыг мөн пуужингаар онож сүнөөх ажиллагаа хийгдсэн гэж байна. Эхний ээлжинд Фа-18 байлдааны нислэг тэргээр хойд нутгийн Курдиш бүсийн Эрбил хотод тесрэг бөмбөг хайсан тухай их сурвалжууд мэдээллээ. Мөн Фа-18 байлдааны нислэг тэрэг зэвсэгт бүлэглэлийн тээврийн хэрэгслүүдийг чиглэж галнээсэн тухай мэдээлэл хийжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Джон Эрнистийн хэлж байгаагаар өчигдөр Америк нэгдсэн улсын төрийн тэргүүн Барак Обама зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхийн тулд Иракийн нэг хэсэг газарт дайралт хийх зөвшөөрөл олгосон гэж байна. Түүнчлэн Иракт хийх агаарын цохилтын дуусах хугацааг товлоогүй байгаа төдийгүй зэвсэгт бүлэглэл агаарын дайралтад хэрхэн хариу үйлдэл хийхээс хамааран үйл ажиллагаагаа зогсоох эсгээ шийднэ гэж мэдэгдэж байна.
Иракийн хойд нутагт үүсэж байгаа нөхцөл байдлыг дэлгэрүүлэхэд исламын зэвсэгт бүлэглэл Иракийн христийн шашинтнууд олноор суурьшдаг газар буюу Иракийн хойд нутгийн хотуудыг эзлэн аваад байгаа. Хэрэв исламын зэвсэгт бүлэглэл Иракийн хойд нутгийн хотуудыг эзлэн авах ажиллагаагаа үргэлжлүүлж Эрбил хот буюу Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны байрлал газарт хүрвэл тус улс зэвсэгт бүлэглэлийн эсрэг агаарын цохилт хийх болон гэж мэдэгдэж байсан юм а. Түүнчлэн умард Иракийн уулархаг бүс нутагт амьдардаг үндэсний цөөнх болох Язидийн үндэстнийг исламын зэвсэгт бүлэглэл бүслэн авсны улмаас 40,000 орчим хүн ундны усаар дутагдж хоол хүнсгүй болоход хүрээд байгаа юм а. Америк нэгдсэн улсын Европын холбоо Оросын эсрэг агсан шатны 20 гаруй хэмжээ авсны дараа Орос улс мөн барууны орнуудтай хүнс хөдөө аж ахуйн салбарт худалдаа хийхээ зогсоогоод байгаа. Харин арга хэмжээтэй холбоотойгоор Перу улсын бизнес эрхлэгчдэд Орос улстай хийх худалдаагаа өргөжүүлэх боломж нээгдэж байгаа бол нөгөө талаар Испани улсын эдийн засагт сөрөг нөлөө авчрах хандлагатай байгааг их сурвалжууд онцоллоо. Оросын тартаас нийлэгдсэн мэдээлэлээр Перу улсын бизнес эрхлэгчид Орос улсын хүнсний зах зээлд хүч сорих бүрэн сонирхолтой байгаа төдийгүй тус улс Орос улстай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх бэлтгэл ажлаа хангаж эхлэв байна. Түүнчлэн Өмнөд Америкийн орноос Оросын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болж байгаа нь Перу улсын хувьд томоохон аз завшаан болж байгаагч их сурвалж мэдээлэл өгчээ. Орос улс ч мөн Перу улсаас загасны мах, үхрийн мах, жимс, оливын тос, кофе зэргийг импортлох хүсэлтэй байгаа юм байна. Орос улсын барууны орнуудын эсрэг авсан 20 гаруй хэмжээ 12 сарын турш үргэлжлэх бөгөөд тус улсын гайлын газрыг өгсөн 2013 оны статистик тоон үзүүлэлтээр 9 тэрбум Америк доллар бүхий хүнсний бүтээгдэхүүнийг барууны орнуудаас импортлдог гэжээ. Үүний дийлэнх нь буюу 6.5 тэрбум Америк доллар бүхий хүнсийг Европын холбооны орнуудаас 370 сая Америк доллар орчим нь Америк нэгдсэн улсаас нийлүүлдэг гэжээ. Харин Орос улс хүнс болон аж ахуйн салбарт 20 гаруй хэмжээ авахар болсноо зарласны дараа Испани улсын ерөнхий сайд мэдээлэл хийж Оросын гаргасан энэ шийдвэр Испани хөдөө аж ахуйн салбарт хүн дээр тусч цаашлаад гадаад худалдааны эргэлтэд сөрөг нөлөөтэй болохыг хэлж байна. Тодорхойлбол тус улс Европын холбооны орнуудаар дамжуулан Орос улс руу их хэмжээний жимс ногоо экспортлож байсан төдийгүй энэ нь Испани худалдааны дийлэн хувийг бүрдүүлдэг гэжээ. Харин одоо Орос улс Европын орнуудаас хүнсний бүтээгдэхүүн импортлохоо зогсоож байгаа учраас Испани улсад ихээхэн гар цохролтой байгааг мэдэгдсэн байна. Украины зүүн нутагт суурьсан Малайзийн зочиж тээврийн онгоцны ослын бүсэд ажиллаж байсан олон улсын шинжээчдийн баг өнөөдөр нутаг буцлаа. Тодорхойлбол Австри, Малайз, Нидерланд улсын хамтарсан 135 хүний бүрэлдэхүүнтэй баг ослын уршиграа амнасаа алдсан хүмүүсийн зохицос эд хогшлыг нүүлгэн цэвэрлэх ажиллагааг хийж байсан юм. Нэг сарын турш ослын бүсэд ажиллах ёстой байсан ч 1-7 хоног ажиллаад нутаг буцаж байгаа нь тус нутгийн аюулгүй байдлын асуудалтай холбоотой юм байна. Гисэн эдэж 100 тонны шинжээчд ослын бүсэд үлдсэн төдийгүй тэд ослын шалтгааныг тайлахад нэмэртэй мэдээллийг цуглуулан ажиллаж байгаа юм байна. Өнөөдөр олон улсын хөрөнгийн бирж дээрх Малайзийн үндэсний агаарын тээврийн компани хувьцааны арилжааг зогсоожээ. Учир нь Малайзийн засгийн газрын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг хариуцдаг нийжүүлэх Казанах National үндэсний баялагын сан нь тус компаниг эзэмшилтэд авч олон улсад нэр хүндээ алдаад байгаа тус компанид шинжилэлт хийхээр зорж байгаа гэлээ. Тодорхойлбол одоогийн байдлаар Малайзийн үндэсний агаарын тээврийн компани хувьцааны 69%-ыг нь үндэсний баялагын сан эзэмшдэг төдийгүй энэ сарын сүүл гэхэд бүрэн худалдан авах төлөвлөгөөгөө танилцуулна хэмээн мэдгдлээ. Агаарын тээврийн компаниг бүрэн эзэмшилтэд авахд 429 сая Америк долларын хөрөнгө зарцуулагдах болно гэж байна. Нэг жилийн дотор 2 осол гарснаар тус компани хэмжээний санхүүгийн алдагдлыг ороод байгаа. Зарим ажиллагчийн үзэж байгаагаар хэрэв тус компанид яаралтай хөрөнгө оруулалт хийгдэхгүй бол нэг жилийн дараа гэхэд дампуурлаа зарлахад тун ойрхон байгааг онцолжээ. Дэлхийн мэдээ үргэлжилж байна. Бүгд найрамдах хятад ард улсын худалдааны 7 дугаар сарын үзүүлэлт өнгөрсөн оны муутай харьцуулахад 14% өссөн. Зарим аж үйлдвэрч орнуудын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаатай холбоотой гэж тус улсын гайлын газрын удирдлагууд тайлбарллаа. Өнгөрсөн сард Хятадын худалдааны салбарт 213 тэрбум Америк доллар төвлөрсөн нь сүүлийн 4 сарын турш тус салбарын үзүүлэлт тасралтгүй өссөн дүнтэй байгааг илтгэж байна. Энэ өсөлтийн цаана Америк болон Герман улс дахь ухаалаг гар утас, компьютер, электрон барууны худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм а. Хятадын засгийн газрын хийсэн мэдээлэлээр ирэх улиралд тус улсын худалдааны салбар мөн л эрг үзүүлэлттэй байх болно гэж таамаглаж байгаа юм байна. Харин зарим ажиллагчийн үзэж байгаагаар Украинд өрнөж байгаа зөрчилдөөн Хятадын эдийн засагт сөргөөр
нөлөөлөх магадaltaйг онцолж байна. Мөн Хятадын статистикийн хорооны өгсөн мэдээллээр тус улсын 7 дугаар сарын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3% өссөн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл энэ оны хагас хүртэл тус улсын өргөн хэрэглээний барааны үн бусад үетэй харьцуулахад догтөрцсөн гэж хэлж болохоор юм байна. Харин засгийн газраас инфляцийн түвшинг энэ онд 3.5% барихаар төлөвлөд байсан бол өнгөрсөн сард тус улсын хөдөө орон нутгаар инфляцийн түвшин 2.4% байгаа гэсэн мэдээллийг статистикийн төв хороо мэдэгдлээ. Хятад улсын ихэнх дээд сургуулиуд оюутан сурагчдад зориулсан сургалтын тэтгэлийн хөтөлбөр ихээр зарлах болжээ. Учир нь тус улсын их сургуулиудын сургалтын төлбөр сүүлийн 10 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрч байгаа тухай мэдээлэл төгөөж эхэлсэн байна. Jiangsu мужийн боловсролын газрын үзэж байгаагаар тус мужид орших их сургуулиудад эрүүл мэнд, инженер, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн мэргэжлээ сурах сургалтын төлбөр 17%-аар өсч $747 Америк байсан бол хичээлийн шинэ жилээс эхлэн $892 Америк болсон байна. Нингша Хуин өөртөө засах хооронд мөн шинжлэх ухаан, инженер, хөдөө аж ахуйн чиглэлээр сурах оюутнуудын сургалтын төлбөр өмнөх оногтой харьцуулахад 50%-аар нэмэгдсэн гэж мэдэгдсэн байна. Guizhou, Zhejiang, Shandong мужуудад мөн сургалтын төлбөрийг нэмсэн болох нь тогтогджээ. Харин Guangdong их сургуулийн магистрийн оюутны хэлж байгаагаар өнгөрсөн онд тэрээр сургалтын төлбөр төлж байгаагүй бол одоо сургуулаа төгсөхийн тулд $13,000 Америк төлөх болсон байна. Тэрээр Хятад улсад өрхийн бага орлоготой олон хүмүүс сургалтын төлбөр төлөх гэж санхүүгийн дарамтанд орохоос гадна хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын айл гэр жилдээ $1,600 Америк бага орлоготой хүмүүс ч байгаа тухай хэлжээ. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж сургалтын төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг засгийн газартаа тавьсан байна. Сүүлийн саруудад Африкийн баруун нутгаар эрчимтэй тархаж, олон арван хүний амийг аваад байгаа Эбола ухлын вирусны эсрэг тэмцэхийн тулд олон улсаар хамтран ажиллах шаардлагатай байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдгдлээ. Энэ оны 3 дугаар сард Африкт бүртгэгдсэн энэ вирусны улмаас одоо 960 гаруй хүн амьнасаа алдаад байгаа юм а. Африкийн 4 орноос гадна Америк нэгдсэн улс, Испани зэрэг орны иргэд халдвар авсан тогтогдож, сүүлийн үед халдвар авсан хүмүүсийг эмчилж байсан эмнэлгийн амжилтнуудад хүртэл вирус халдаад байгаа. Тиймээс Африкийн 4 оронтой хөрш зэрэгэлдээ оршдог улсууд буюу эдийн засгийн хүнд хэцүү байдлаас шалтгаалan эрүүл ахуйн орчин муу байдаг газруудад вирусны халдвар бүртгэгдээс яралтай урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолж байна. Үүнийг дан ганц байгууллага хийж чадахгүй учраас дэлхийн бусад улс орныг ч мөн энэхүү ухлын вирус цаашид тархахаас сэргийлэх арга хэмжээг хамтдаа авах хэрэгтэй байна гэлээ. Одоогийн байдлаар халдвар бүртгэгдсэн орнуудад нийтдээ 700 орчим эмч, мэргэжилтнүүд ажиллаж яваа төдийгүй энийг хангалтгүй байгаа юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодтогч байгаагаар Эбола хамгийн хурдан тархацтай вирусны нэг бөгөөд халдвар авсан хүний амьнасаа алдах магадлал 90% байдаг юм байна. Одоо ус цагаар өгчний хүрээлэнгээс ирүүлсэн орой өдрүүдийн цагаагаар мэдээ хүлээн авна уу. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Угаар Монголын мэдээг амтлахын бэлтгэн хүргэдэг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаар өндөрлж байна. Та бүхэн амралтын өдөр аядахтай сайхан өнгөрүүлээрэй. Баяртай үзэгчтэй.